Сайн байцгаана уу? За, та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Хамтдаа залбираад тэгээд эхэлцгээе. Биднийг хайрлаж аварж өгсөн Бурхан тань талархлаа. Шуулган дотор нөхөрлөл дотор байхаар тусалж удирдах өгч байгаа талархаж байна. Түүхийн төгсгөл ойрхон байгаа энэ цаг үед бид бүхэн сайн мэдээ дараах Бурхан таны үлгэрэгт хэрэглэгдэх энэ боломжийг өгч байгаад баярлалаа. Толгой бүхэн залбирж байгаа ахын дүүснийг үрчлэн Бурхан аавтай хамт байж сахиж хамгаалж өгнө. Өнөөдрийн нөхөрлийн цагаар Бурхантай гарцаагүй хэрэгтэй үгээ бидэнд зөвшөөрч өгөөрэй. Төгсгөл хүртэл Бурхан тань даатгаад биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. За хамтдаа сургаал төгс номоос харцгаая. Сургаал төгс 4-р бүлэг байна. Сургаал төгс 4-ийн 17 дугаар ишлэл байна. 17, 18. Сургаал төгс 4-ийн 17, 18. Хамт уншъя. Гин буруугийн талхыг тэд идэж хүчирхийллийн дарснаас тэд уудаг. Харин зөвтийн жим нь үүрийн гэгээ мэт зугуухан гин гисээр дүүрэн гэрлийг тусгана. За эндээс харах юм бол гин буруугийн талхыг иддэг юм хорон муу хүмүүсийн тухай гарч байна. За 18 дээрээс харах юм бол зөвхт хүмүүсийн одоо жим гэж гарсан байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ энэ хорон муу хүний зам, зөвхт хүний жим, үүний тухай бас нэг жоохон бодож үзцгээе. За 17 дугаар ишлэл дээрээс харах юм бол гин буруугийн талхыг тэд иднэ гэсэн байгаа. За тэгэхээр энэ хүмүүсийг талх иддэг гэж тийм ээ. Ямар талх идж байгаа юм бэ? Гин буруугийн талхыг идж байна гэж ингэж хэлсэн байгаа. Талх гэдэг бол бид бүхний амьдралд гарцаагүй хэрэгтэй зүйл тийм ээ. Талх бол хүмүүс өдөр болгон хэрэгэлдэг юм хүнс шүү дээ. Гэтэл энэ хорон муу хүмүүсийг харах юм бол талхыг хүн өдөр бүр иддэгтэй адилхан гин буруу гэдэг зүйлийг өдөр бүр үйлддэг гэж ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ гин буруугийн талхыг одоо иднэ гэдэг нь энэ хүмүүсийн амьдралын зарчмын тухай хэлж байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр талх иддэгтэй адилхан гин бурууг өдөр болгон хийдэг амьдралын зам, амьдралын зарчимд нь энэ гин буруу гэдэг зүйл тэр хүмүүсийн одоо бүр байнгын одоо юм зуршил болсон энэ үйлдэлийн тухай хэлж байна. Бас дээрээс нь харах юм бол хүчирхийллийн дарс гэсэн байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ дарс гэдэг бол хүнийг одоо баясгадаг юм зүйл шүү дээ, тийм ээ. Дуул 104 дээрээс харах юм бол хүний зүрхийг баясгадаг дарс гэсэн байгаа. Тэгэхээр энэ хүчирхийллийн дарс гэхээр нь юу гэсэн үг юм болоо? Дарс гэдэг юм бол хүнийг баярлуулдаг зүйл байгаа. Гэтэл юугаар баярлаад байгаа юм бэ гэхээр хүчирхийллээр баярлаад байна. Хүчирхийлэл үйлдэснээрээ ингэж баярлаж амьдарч байна гэж ингэж хэлсэн байна. За тэгээд 18 дээрээс нарах юм бол бас юу гэж байна? Тэгэхээр зөвтийн жим гэж ингэж гарсан байгаа. Тэгэхээр 17 дээрээс харах юм бол хорон муу хүн талхыг одоо өдөр бүр иддэг шиг хорон мууг одоо өдөр бүр үлдэнэ. За тэгээд хүчирхийллийн дарс сууж буюу өөрөө хүчирхийлэл үйлдэж түүгээрээ баясаж хорон муу хүн амьдардаг гэсэн байна. 18 дээрээс харах юм бол зөвтийн жим гэж гарсан байгаа. Тэгэхээр жим гэдэг бол ганцхан явахлаар гарчдаг зүйл биш шүү дээ, тийм ээ. Байнга дахин давтаж үйлдэж ээж, давтан явж ээж тэргээр жим гардаг байгаа. Тэгэхээр 17 дээрээс харах юм бол хорон муу хүний амьдралын зарчим, 18 дээрээс харах юм бол зөвхт хүний амьдралын зарчмууд ингээд гарч байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдийн тухай бас өнөөдөр бүгдээрээ нэг жоохон бодож үзцгээе. За 17 дээрээс харах юм бол гин буруугийн талхыг тэд нар иднэ гэсэн байгаа. За тэгэхээр энэ хүмүүс амьдралын зарчим нь юун дээр тулгуурлаж байгаа юм бэ? Энэ хорон муу хүмүүсийн амьдралын зарчим нь юун дээр тулгуурлаж байна вэ? Гин буруугийн талхыг иддэг. Талх иддэгтэй адилхан энэ гин буруу гэдэг зүйлийг үйлддэг. Талхыг өдөр бүр хүн хэрэглэдэгтэй адилхан гин буруу гэдэг имийг өдөр болгон энэ хүмүүс үйлддэг юм аа. Өөрөөр хэлбэл гин бурууг үйлдэнэ гэдэг нь хорон муу хүмүүсийн амьдралын суурьуудын нэг нь болсон байна. Амьдралын зарчмынх нь нэг болсон байна. Амьдралын байнга үйлддэг зүйлсийн нэг нь болсон байна гэж ингэж хэлсэн байгаа. За бүгдээрээ 1-р хаад номноос нэг төр харцгаая. 1-р хаад 15 дугаар бүлэг байна. 1-р хаад 15-ын 34-р ишлэл байна. За 1-р хаад 15-ын 34. Очин гэрээний 399-р удас байна. 15-ын 34.
За хамтдаа уншийе. Тэрээр эзний мэлмийн өмнө ёрын мууг үлдэж Израилаар нүгэл үйлдүүлсэн Робоамын замаар замнжээ. За энэ 33 дээрээс нарах юм бол энэ Бааша гэдэг хүн Тирзад Израилийн хаан болсон 24 жилийн турш Израилийг захирсан гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр Баашагийн амьдралын зарчим нь юу байсан бэ? Робоам шиг л одоо амьдэрсэн гэж, тийм ээ. Робоамын замаар замнсан гэж байгаа байхгүй. Робоам гэдэг хааны тухай та бүхэн мэднэ шүү дээ, тийм ээ. Соломоны дараа ойролцоо төстэй нэртэй хоёр хаан өмнөд Юда хойд Израилийг захирсан байгаа. Өмнөд Юдагийн Рехобоам, хойд Израилийг нь Робоам гэдэг ийм хоёр хаан одоо захирсан байна. Робоам бол бурхны одоо айлдсны дагуу хаан болсон байгаа. Гэхдээ хаан болсныхаа дараа хойд Израилийн ард түмэн өмнөд Юда руу яваад бурханд мөргөл өргөх юм бол мөргөл үйлдэх юм бол одоо миний эсрэг болчих байхаа гэд хойд Израильд Дан болоод Бершеба гэдэг хоёр газарт хиймэштэй хийж тавьсан ба. Ингээд бурхны ард түмэн болох Израилийн ард түмний хиймэштэй шүтдэг хүмүүс болгосон. Тэгээд Израилаар маш их нүгэл үйлдүүлсэн баг. Үүний үр дүнд яасан бэ? Хойд Израиль гэдэг улс бурхнаас холдсон. Тэгээ бурхнаас олдохлоор ёс суртахууны завхралд бас орсон байгаа. Төрүүлээд бас өөр улс орнуудын тарлал зөндөө орсон. Ийм одоо гим нүгэл үйлдсэн байна. Тэгэхээр энэ Робоам гэдэг хаан бол бурхнаас одоо иргсэн, бурхны нэгүслийг мартсан, бурхнаас асуухаа болсон, өөрийнхөө бодлоор амьдэрсэн, зөвхөн амин хувийнхаа төлөө бусдыг гим нүгэлд унгасан ийм замаар замнсан хүн байна. Тэгэхээр энэ хүний амьдралын зарчим, энэ хүний амьдралын байнга үлддэг зүйл нь бурхнаас иргсэн, буруу руу одоо ойрцсон ийм зам байсан. Тэгэхээр энэ Бааша гэдэг хүний ч гэсэн одоо амьдралын замыг нь харах юм бол Робоамтай адилхан замаар замнсан юм аа. Ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр сургаалт төгс 4:17 дээр гарч байна. Гим буруугийн талхыг иддэгэ гэж юу гэсэн үг вэ? Гим бурууг талах өдөр бүр иддэгтэй адилхан гим бурууг байнга хийдгээ. Өөрөөр хэлбэл тэр хүний амьдралын зарчим нь гим бурууг байнга хийхтэр суурилдаг. Ингэж хэлсэн байна. Тэгэхээр энэ хорон муу хүмүүсийн амьдралынхын зарчим юун дээр нэгдүгээрт нь төвлөрж байгаа юм бэ? Нэгдүгээрт нь гим бурууг өдрүүр хийдэг. Энэ нь тэр хүмүүсийн амьдралын эхний зарчим юм аа. Ингэж хэлсэн байна. Израилийн ард түмэн ч гэсэн бурхнаас холдсон байгаа. Бүгд Иеремия номноос харцгаая. Иеремия 22 дугаар бүлэг байна. Иеремия 22-ийн Иеремия 22-ийн 21-р ишлэл байна. Иеремия 22-ийн 21. За. Хамтдаа уншийе. Сайн сайхан үед чинь би чамд хэлсэн боловч чи би сонсохгүй гэсэн. Чи дуу хоолойг минь дагаагүй. Залуугасаа л зам чинь ийм байв. Энэ бурхан Израилийн ард түмэнд хэлсэн байгаа. Тэгээд Израилийн ард түмэнд сайн сайхан үед нь энэ нь болно, энэ нь болохгүй гэд хэлсэн байгаа. Гэтэл Израилийн ард түмэн сонсохгүй гэсэн байгаа. Гэхдээ энэ юу байсан бэ гэхээр Израилийн ард түмний зам ийм байсан юм аа. Өөр Библиэлдээс харах юм бол зуршил нь ийм байсан юм аа. Өөрөөр хэлэх юм бол зуршил нь явсаар байгаад тэр хүнд одоо амьдралд нөлөөлж шít, тийм ээ. Үүнтэй адилхан би сонсохгүй, бурхны үгийг биелүүлэхгүй гэдэг энэ зүйл энэ хүмүүсийн зам буюу замнал, өөрөөр хэлбэл зарчим тэр хүмүүсийн байнга үлддэг зүйл нь байсан. Тэгэхээр Робоам ч гэсэн бурхнаас олдож байгаа нь байнгын үлддэг зүйл нь байсан байна. Энэ Израилийн ард түмэн ч гэсэн бурхны үгийг сонсохгүй гэдэг нь байнгын үлддэг зүйл нь байсан байна. Бас хорон муу хүмүүсийн байнгын үлддэг зүйл нь юу юм бэ? Гим буруугийн талхыг иддэг буюу гим буруу гэдэг зүйлийг байнга үлддэг юм аа, тийм ээ. Тэгэхээр гим бурууг одоо байнга үлдэнэ. Энэ бол энэ хорон муу хүмүүсийн амьдралынх нь зарчмуудынх нь нэг байна, тийм ээ. Бид бүхэн төрхөөсөө гимтэн болоод төрсөн байгаа. Төрснийхөө дараагаар бас гимт үйлдэл хийгээд амьдарч байсан байна. Тэгээ бурхныг мэдэхгүй ингээ бурхнаас холдоо төөрөлдөд амьдарч байсан байна. Бурхнаас холдох юм бол бас өөр юу ирдэг вэ гэхээр энэ ёс суртахууны завхрал гэдэг зүйл бас ирдэг ба. Тэгэхээр бид бүхэн бол төрхөөсөө бурхныг мэдэхгүй төрсөн, төрхөөсөө гимтэн болоод төрсөн ба. Амьдрах явцдаа гим нүгэл хийгээд амьдарч байсан ба. Яг энэ Библиэлд гарч байгаа энэ хүмүүстэй төстэй бид бүхэн амьдарч байсан ба. Тэгэхээр энэ хорон муу хүмүүсийн амьдрал гэдэг бол харь гаригийн хүмүүсийн амьдрал биш. Нэг үе бид бүхний амьдарч байсан амьдрал. Бас энэ хорон муу хүмүүсийн амьдрал гэдэг бол бид бүхний огт танихгүй зүйл биш. Энэ бол бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдрал байна. Бид бүхэн ийм хүмүүстэй цуг амьдарч байгаа, тийм ээ. За тэгээд энэ хорон муу хүмүүсийн амьдрал юун дээр суурилж байгаа юм бэ? Амьдралынхын суурь нь, амьдралынхын зарчим нь юун дээр суурилж байна вэ? Гим нүгэл дээр суурилж байна гэж, тийм ээ. За сургаалт төгс 4-р бүлгөрөө бүгдээрээ буцаад очие.
Сургаал төгс 4-ийн 16 дугаар ишлэл байна. Сургаал төгс 4-ийн 16. За. Хамтдаа уншийе. Хорон мууг үйлдэхгүй бол тэд унтаж чаддгүй юм. Хүнийг бүдрүүлэхгүй бол тэдний нойр хүрдгүй юм аа. За, энэ хүмүүсийн бүр суурьнд нь юу байгаа юм бэ? Суурьнд нь юу байна вэ гэхээр энэ хорон мууг үйлдэж ээж тэр хүмүүс санаа намардаг. Хорон мууг үйлдэж ээж энэ хүмүүс тайвширдаг. Тэгээд хорон мууг үйлдэж ээж энэ хүмүүс нойр нь хүрч байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ хүмүүс энэ амьдралынхын суурь нь одоо буруу зүйл дээр зарчим нь гим нүгэл дээр одоо үндэслэсэн байгаа. Тэгэхээр энэ аврагдаагүй буюу энэ Библиэлд хэлж байгаа хорон муу хүмүүсийн амьдралынхаа суурь зарчим юун дээр байна вэ? Гим нүгэл дээр байна. Гим нүгэл хийхээр нэг жоохон тайвшраад байгаа юм шиг тийм ээ. Та бүхэн тийм зүйл одоо сонсч ирсэн үү? Өдөр болгон хулгай хийдэг хүн орой унтах гэсэн чинь нойр нь хүрдгүүг нь тийм ээ. Тэгээд яах вэ гэж байгаад хөршийнхөө юмнаас жоохон авч тавьчаад тэгээд орондоо ороод хөвцөн чинь сайхан нойр нь хүрээд унтсан гэж. Тийм юм сонсч ирсэн үү? Зарим нь сонсч ирсэн байх, зарим нь сонсоогүй байж магадгүй тийм ээ. Тэгэхээр тэр юу хэлээд байгаа юм бэ? Тэр хүмүүсийн байнгын хийдэг зүйл нь юу юм бэ? Гим нүглээ. Тэр гим нүгэл гэдэг юмыг хийж ээж бүр санаа намардаг ийм хэмжээнд хүрсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ийм хүмүүс бас байгаа хаа. Би бас та бүхэнтэй адилхан оюутан байсан байгаа. Тэр үед юунд их дуртай байсан болоо гэж бодоод үзэхлээр бас бурхны өмнө ийм зөв зүйл их биш байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ Библиэлд гарч байгаа энэ хүмүүсийн амьдрал бол зөвхөн Библиэлд л гардаг амьдрал биш. Бид бүхэн өөрсдөө ч гэсэн тийм байсан байж магадгүй. Бид бүхний хүрээлэн байгаа хүмүүсийн дотор ч гэсэн тийм хүмүүс олон баг. Бид бүхэн тийм хүмүүстэй магадгүй өдөр болгон уулзаж байгаа. Бас бид бүхний сайн мэдээ тарах ёстой хүмүүс ямар хүмүүс вэ? Энд гарч байгаа хүмүүстэй олон талаараа төстэй. Тийм хүмүүс бас бид бүхний сайн мэдээ тарах хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээд энэ хүмүүс яадаг вэ? Амьдралынхын зарчим нь гим буруунд дээр тулгуурлаж байна. Амьдралынх нь хамгийн суурьнд нь юу байна вэ? Гим нүгэл байна. Тэгэд энэ хүмүүс гим нүгэлтэй, гим нүгэл дээр зарчим, гим нүглийн зарчимтай, гим нүгэл дээр суурилсан учраас энэ хүмүүс хийсэн гим нүглээс болоод энэ хүмүүс сүнс нь үхмэл хүмүүс юм. Тэгээ энэ хүмүүсийн сүнс нь үхмэл учраас бас яах вэ? Энэ хүмүүс буруу юм руу хамгийн ойрхон, хамгийн хурдан автдаг байна. Тийм ээ. Энэ хүмүүс хийсэн гим нүглээс болоод сүнс нь үхмэл байгаа учраас тэр хүмүүсийн чихийг нь гжигдсэн ямарваа нэгэн сонин хачин юм уу жигтэй тийм зүйл сонсогдох юм бол тэр тал руугаа илүү хурдан гүйдэг. Изекиэл 18 дугаар бүлэг дээрээс харах юм бол нүглийг үлдэгч ам өөхөх болно гэсэн байна. Өөр Библийн орчуулган дээрээс харах юм бол нүглийг үлдэгч сүнс өөхөх болно гэсэн байна. Тийм ээ. Тэгэхээр гим нүгэл хийх юм бол сүнс нь үхмэл байгаа байхгүй. Библи дээрээс харах юм бол бурхан Адам Ев хоёрт хэлсэн байгаа. Сайн мөг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Идвэл чи зайлшгүй үхнэ гэсэн. Тэгэхдээ Адам Ев хоёр сайн мөг мэдүүлэгч модны жимсээс идсэн тэр өдөртөө өгсөн билүү? Үхээгүй шүү дээ. Тэр өдөртөө юу нөхсөн бэ? Тэр өдөртөө сүнс нь өгсөн байхгүй юу? Тийм ээ. Тэгээ сүнс нь өхмөл учраас яасан бэ? Тэр хүмүүс энэ Библиэлд гарч байгаа сургаал төгс 4-дөр гарч байгаа энэ хүмүүс ч гэсэн бас ямар хүмүүс вэ? Энэ хүмүүс сүнс нь өхмөл учраас тийм ээ гим буруугийн талхыг идэхтэй дуртай байгаа байхгүй юу? За бүгдээрээ Эфес номноос нэг төр харцгаая. Эфес 2-р бүлэг байна. Эфес 2-ын 1-р ишлэл байна. За. Хамт уншийе. Та нар алдаа зөрчил гим нүгэл дотроо өгсөн байсан. За энэ дээрээс харах юм бол алдаа зөрчил гим нүгэл дотроо өгсөн байсан. Сүнсийг нүглийг үлдэгч сүнс өөхөх болно. Адам Ев хоёр ч гэсэн сайн мөг мэдүүлэгч модны жимсээс идсэн тэр өдрөө яасан бэ? Үхмэл болсон байхгүй. Бид бүхэн ч гэсэн бас яасан бэ? Алдаа зөрчил гим нүглээс болоод үхмэл байцгаасан баг. Бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн бас ямар хүмүүс юм бэ? Хийсэн гим нүглээс болоод бурхны өмнө үхмэл хүмүүс. Тийм биз? Харах юм бол амьд яваад байгаа. Гэхдээ бурхны өмнө сүнс нь үхмэл байгаа байхгүй. Исая 55 дугаар бүлэг дээрээс харах юм бол чихээ нэгэд сонс. Чихээ нэгэд над руу ир. Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун гэсэн баг. Сонсох юм бол амьд болно. Бурхан руу ирээд сонсох юм бол амьтаа болно. Одоогоор сонсоогүй байгаа. Одоогоор чихээ нэгэд бурхан руу ирээгүй байгаа учраас үхмэл байна гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ хормон хүмүүсийн үед ямар вэ гэхээр хийсэн гим нүглээс болоод сүнс нь үхмэл байна.
Тийм учраас яадаг вэ? Тэр хүмүүс хорон мөгийн талахыг идэж байна. Талахыг иднэ гэдэг нь бас өөр юутай холбогдож болох вэ? Библийн Матай 4-р бүлэг дээрээс харах юм бол хүн зөвхөн талахаар амьдэрдэг юм аа. Бурхны амнаас гарах үг бүрээр амьдэрдэг юм аа гэсэн байна. Тийм биз? Тэгэхээр энэ талахыг иднэ гэдэг нь бас юутай холбогдож болох вэ гэхээр ямар сургамжийг сонсох вэ гэдэгтэй нь бас холбогдож болж байгаа байхгүй. Гин буруугийн талахыг иднэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гим нүгэлтэй холбоотой буруу зүйл рүү тэгээд тэр хүмүүсийг уруу татдаг тийм сургамжид тэр хүмүүс автагдах боломжтой гэсэн үг. Яагаад тэр болоо? Тэр хүмүүсийн сүнс нь өөрөө үхмэл байгаа учраас. За бүгдээрээ 2-р Тесалоник нуус дээр харцгаая. 2-р Тесалоник 2-р бүлэг байна. 2-р Тесалоник 2-ын 10-р ишлэл байна. 2-ын 10 хамтдаа уншийе. Болон элдв зүй усын залим ихтэйгээр мөхөксдийн төлөө ирнэ. Учир нь тэд аврагдах үнний хайраас татгалзсан юм. За эндээс харах юм бол мөхөксдийн төлөө энэ сатаны ажлын дагуу хэн нэгэн ирнэ гэсэн байна. За тэгээд тэр хүмүүс тэр сатаны ажлын дагуу иргэчид итгэх болно. Түүнийг дагах болно гэж. Яагаад дагж байгаа юм бэ? Тэр хүмүүс уулна аврагдаж болох байсан байхгүй. Гэтэл аврагдаагүй, аврагдах үнний хайраас татгалзсан байна. Тэгээд яасан бэ? Сатаны ажлын дагуу иргэж нэгнийг дагах болсон байна. Бурхан тэгээд дагахыг нь бас зөвшөөрсөн байна. Бурхан тэднэр лөө хүчтэй төөрөгдөл илгээх болно гэсэн байна. 11-р ишлэл байна. За би давганд уншиж өгье. Иймээс Бурхан тэднэрүү хүчтэй төөрөгдөл илгээж тэд худал хуурмагт итгэх болно. Тэгэхээр сүнс нь үхэмл байх юм бол яах вэ? Худал хуурмагт итгэнэ гэсэн байна. Бурхан ч гэсэн тэр хүмүүс рүү хүчтэй төөрөгдөл илгээх болно. Яагаад? Тэр хүмүүс өөрөө эхлээд аврагдаж болох үнний хайраас татгалзаж байгаа байхгүй. Тэр хүмүүс үнний үгийг сонслоо. Түүнийг хүлээгээд авах боломжтой. Тэгээ сүнс нь үхмэлхэн үнний хайрыг хүлээгээд авах юм сүнс нь амьтаа болно шүү дээ. Гэтэл сүнс нь үхмэл мөртлөөсөө үнний хайрыг хүлээж авсангүй. Тэгээ тэр хүмүүс яасан бэ? Мөхөксдийн төлөө ирэгч нэгэн худал хуурмаг нэгэнд итгэх болж байгаа байхгүй. Яагаад тэрвэ? Сүнс нь үхмэл нэгэн бурхны үнний хайрыг хүлээгээд авсан бол аврагдах боломжтой. Гэтэл сүнс нь үхмэл учраас үхмэл юм руу, худал хуурмаг юм руу, сатаны ажлын дагуух юм руу тэр хүмүүс илүү их автаж байгаа. Хамгийн их 100 модод очсон байгаа. Тэр үед бас хэд хэдэн хүмүүс ирээд үгийг сонсч ирсэн. Гэхдээ тэр хүмүүсийн дотор нэг 2-3 хүн байсан байхгүй. Тэр хүмүүс уулнаас нэг жоохон юм мэдээд авъя гэсэн юм ирмэлзэлтэй. Тэгсэн мөртлөөсөө мэдэх гээд байна уу хэр сайн мэдэхгүй ч байгаа юм шиг. Тийм ээ. Тэгээ тэр хүмүүс яасан бэ? Уг нь нилээн уулдсан байгаа, нилээн зөвлөгөө өгсөн байгаа. Гэхдээ эцэст нь яасан бэ? Тэр хүмүүс худал хуурмаг зүйлдээ илүү ихээр татагдсан байна. Тэр нь илүү сайхан байгаа юм шиг тэр хүмүүст. Тэгээ тэр хүмүүс яасан хүмүүс вэ? Яг одоогийн байдлаар бол аврагдах үнний хайраас татгалзсан хүмүүс байхгүй. Тэгэд юунд итгэсэн бэ? Үнэнд биш, худал хуурмагт итгээд явж байгаа. Магадгүй тэр хүмүүс гимшээд аврагдахыг бас үгүйсэхгүй тийм ээ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ? Угаасаа сүнс нь үхмэл учраас худал хуурмаг буруу юм руу тэр хүмүүс илүү амархан татагдж байгаа. Бид бүхний сайн мэдээ дарааж байгаа хүмүүсийн дотор ч гэсэн сүнс нь үхмэл учраас худал хуурмаг буруу юм руу татагдах боломжтой хүмүүс бас байхыг үгүйсэхгүй. Яагаад? Сүнс нь угаасаа үхмэл учраас сатаны үйл хэргийн дагуухын нэгэнд амархан итгэдэг байхгүй. За тэгэхээр энэ сургаал төгс 4-р бүлэг дээр гарч байгаа энэ хүмүүс яагаад тэр гин буруугийн талхыг идж байгаа юм бэ? Сүнс нь угаасаа үхмэл учраас гин буруу руу өөрийг нь татаж байгаа тийм сургамжид энэ хүмүүс амархан автах боломжтой. За бас дээрэс нь тэр хүмүүс юу хийж байгаа юм бэ? Хүчирхийллийн дарсыг бас уудагаа гэж байна шүү тийм ээ. Тэр хүмүүсийг дар суугаад хүний зүрх сэтгэл баясдаг шиг тэр хүмүүсийг баясгаад байгаа зүйл нь юу юм бэ? Гин буруу, хүчирхийлэл тэр хүмүүсийг баясгах болно. Бүгдээрээ дуулал 73 дахь өрлөг гэсэн дээр харцгаая. Дуулал 73. Дуулал 73. За 73-ын 3 дээрээс харах юм бол ингэж байна. Учир нь гин буруутны амжилтыг хараад сайрхагчд би атаархсан юм аа. Энэ 73 дээрээс харах юм бол гин буруутай хүмүүс гарч байгаа.
Тэгээ энэ гин буруутай хүмүүсийг баясгаад байгаа зүйл нь юу юм бэ? 73-ийн 8 дугаар ишлэл байна. Хамт уншийе. Илэглэж дарангуйлал мууг өгүүлэлцэж ихэмсгээр бас ярьцгаана. Энэ гин буруутай хүмүүс байгаа. Тэгэхээр энэ гин буруутай хүмүүсийн хийж байгаа зүйл нь юу юм бэ? Илэглэл. Тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийг ч гэсэн баясгаад байгаа зүйл нь юу юм бэ? Сургаалт төгс 4-р бүлгийг баясгаад байгаа зүйл нь хүчирхийллийн дарс юм аа. Хүчирхийлэл үлдчихэж өөрийгөө баясгадаг гэж. Энэ дуулал 73 дээр гарч байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө яаж баясгаж байгаа юм бэ? Илэглэж баясгаж байна. Өөрөөр хэлбэл бусдыг дорд хийж, бусдын үн цэнийг унгаж, бусдын зовлонгоор, бусдын эсвэл хүнд байдлаар өөрийгөө зугаацуулж байгаа. Тэгэхээр энэ гин буруутай хүмүүсийн үндсэн зарчимд нь юу байгаа юм бэ? Гин буруугийн талах байна. Хүчирхийллийн дарс байна. Ингэж хэлсэн. Тийм ээ. Тэгээд бас энэ хүмүүс энэ сургаалт төгс 4-р бүлэг дээр гарч байгаа энэ хүмүүс бас юу хийдэг хүмүүс юм бэ? Эднэр бол бусдыг бүдрүүлдэг хүмүүс юм аа гэж. Бүдрүүлдэг. За сургаалт төгс номроо очие бүгдээрээ. Сургаалт төгс 4-р бүлэг байна. За 4-ийн 16 дугаар ишлэл байна. За 4-ийн 16. Унтдаа уншия. Хормог үйлдэхгүй бол тэд унтаж чаддаггүй юм. Хүнийг бүдрүүлэхгүй бол тэдний нойр хүрдэггүй юм аа. За энэ дээрээс харах юм бол энэ хормог хүмүүс юу хийдэг юм бэ? Бусдыг бүдрүүлэх ажлыг хийдэг юм аа гэсэн. Тийм ээ. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа энэ хүмүүс байна. Тийм ээ. Юу хийдэг хүмүүс юм болоо? Бусдыг бүдрүүлэх ажлыг хийдэг хүмүүс юм аа. Тэгээ ямар хүмүүсийг бүдрүүлдэг юм болоо? Замаараа цэх шулуун алхаж байгаа тэр хүмүүсийг бүдрүүлэх ажлыг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид бүхний хувьд бол бид бүхний эргэн тойронд ийм аврагдаагүй хүмүүс бас олон байна. Тэр хүмүүсийн амьдралынхын суурин, амьдралынхын зарчим нь гин буруутай ойрхон байна. Бас тэр хүмүүс маань зүг зүгээр байж идэг хүмүүс юм уу? Биш ээ, бид бүхнийг бас яадаг хүмүүс вэ? Бүдрүүлдэг хүмүүс юм аа гэж. Тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол бас ямар юу гэж хэлж болох вэ? Аврагдсан хүнд хавчлага үзүүлдэг хүмүүс юм аа гэсэн. Бурхны ард түмнийг хавчиж хүнд хэцүү байдалд оруулж болж өгвөл замаас нь унахыг ирмэлцдэг хүмүүс юм аа гэсэн. Миний хувьд ч гэсэн бас яасан бэ? Би хамгийн анх эхлээд семинар сонсохын өмнө сүмд явдаг хүмүүс шал дэмий дургу байдаг гэсэн байгаа. Уул нь бурхан надад буруу юм хийгээгүй шүү дээ, тийм ээ. Сүм чуулган надад буруу юм хийгээгүй байхгүй юу? Сүмд явдаг хүмүүс ч надад ерөөс ямар ч буруу юм хийгээгүй. Гэтэ яагаад ч юм бүү мэдээ, тийм ээ. Магадгүй миний хойноос бузар сүнс намайг өдөрцсөн баха тэр үед аврагдаагүй байсан учраас. Эфес 2 дугаар бүлэг дээрээс харах юм бол дуулуургүй хүүгүүдийн дотор ажиллагч сүнс гэсэн байна. Тэр үед би бурхны өмнө дуулуургүй амьдарч исэн учраас тийм ээ. Тэр дуулуургүйчүүдийн дотор ажилладаг сүнс намайг хөдлөсөн баха. Тэгээ би шал дэмий сүмд явдаг хүмүүс дургу тэр хүмүүсийг юу гэдгийг хэцүү байдалд оруулах гэх юм уу ингэх гэж бас тийм хичээл зүтгэл гаргадаг байсан баг. Саяхан би бас нэг орон нутагт очиод нэг семинар хийсэн байгаа. Тэгсэн чинь тэнд нэг аврагдсан ах ярьж байгаа. Юу гэж ярьж байгаа нэхлээр эхнэр нь эхлээд аврагдаа тэгээд нөхөртөө сайн мэдээ тараасан юм байна л да. Тэгээ эхнэр нь аврагдсан чинь сүм дургу болоод ихсэн. Эхнэр нь аврагдсан тэр үеэс эхлээл эхнэртээ бас юу гэдгийг яавал нэг янзын үзэх үү, яавал уурын хүрэх үү гэсэн бодол төрөөд ихсэн гинэ. Тэгэхээр энэ бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүс чинь тийм ээ амьдралынхын суурин, амьдралынхын зарчим гин буруу дээр тулгуурлаа зогсохгүй. Хүчирхийллийн дарс буюу хүчирхийлэл гэдэг зүйлээр өөрийгөө зугаацуулаа зогсохгүй. Бас юу хийдэг хүмүүс юм бэ? Эргэн тойронд байгаа бурхны ард түмнийг бүдрүүлдэг, болж өгвөл тэр хүмүүсийг зовоодог тийм хүмүүс. Библиэлдээс харах юм бол Давид гэдэг хүн ч гэсэн Давид бурхны өмнө хичнээн зөв амьдрах гэж хичээсэн бэ. Гэхдээ Давидэд дайснууд байсан гэж. Тэр дайснууд нь бас баярладаг байсан. Хизээ баярлах уу? Давидыг жоохон уналтанд ороод эхлэх юм бол баярладаг байсан гэж байна. Бүгдээрээ дуулал номноос төр харцгаая. Дуулал 13 дугаар бүлэг байна. Дуулал 13-ийн 4. За, хамтдаа уншийе.
дайсан минь би түүнийг ялан дийлсэн гэж хэлнэ. Намайг ганхах үед өснүүд минь баярлах болно. Давидыг ганхах юм бол хэн баярладаг байсан бэ? Өснүүд нь баярладаг байсан гэж. Тийм ээ. Давидын тухай бурхан хэлсэн байгаа. Миний зүрх сэтгэлийн дагуух хүн гэж. Гэхдээ бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн Давидд ч гэсэн хаяада ганхах үе байсан байна л да. Тэгтэл Давидын дайсан гэвэл хэн байх вэ? Бурханд итгэдэг хүн байсан болов уу? Үгүй баха. Израилийн ард түмний дотор байгаа бурханд итгэдэг дүртэй мөртлөөсөө итгэдэг хүмүүс. Бурханы үгийн дагуу амьдрдаг хүмүүс. Бас Израилийн эргэн тойронд байгаа Давидын уналтыг отож байгаа хүлээж байгаа хүмүүс. Тэгэхээр сургаал төгс 4-р бүлэг дээр гарч байгаа тэр хорон муу хүмүүс чинь бүдрүүлж ээж санаа намардаг хүмүүс юм аа. Өөрөөр хэлбэл бурханы ард түмэнд хавчлага үзүүлж ээж санаа намардаг. Тэгээ бүдрүүлээд унгаачих юм бол тэр хүмүүс тайвширдаг гэж. Энэ Давидыг харах юм бол ганхах үе байсан. Ганхах үед нь хэн баярладаг байсан бэ? Өстнүүд нь баярладаг байсан юм аа. Өнөөдөр бид бүхэн ч гэсэн энэ ертөнцийн амьдрах явцдаа янз бүрийн хавчлагтай тулгарч ээж магадгүй. Эсэргүүцэлтэй тулгарч ээж магадгүй. Гэхдээ та бүхнийг уналтанд ороод та бүхнийг ганхаад эхлэх юм бол хэн баярлах юм болоо? Бурхан л баярлах байх. Бурханы ард түмэн л баярлах байх. Харин та бүхнийг ганхаад эхлэх юм бол хэн баярлах юм болоо? Бузар сүнс хамгийн их баярлах байхаа. Та бүхнийг ганхахад баярлж байгаа нэгэн байвал тэр хэний тал зогсож байгаа гэсэн үг вэ? Тэр магадгүй бузар сүнсний талд хорон муруу уруу татагч нэгний талд зогсож байгаа нэгэн байхаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бурханы хүмүүс үргэлжид хавчигдаж ирсэн байгаа. Хавчлага үргэлжид байсан баг. Яагаад заавал хавчлага байдгийм бэ? Хавчлага байж иж тэр хүн жинхэнэ үгүй юу гэдгээ мэддэг. Хавчлага байж иж тэр хүмүүсийн итгэл улам илүү өсдөг. Библиэл дээр ус бүгдээр Эхлэл номноос төр харцгаая. Эхлэл 21 дугаар бүлэг байна. Эхлэл 21-ийн 9 дугаар ишлэл байна. За хамтдаа уншийе. Египт үсгүй Хагарын Авраамд төрүүлсэн хүн Исаакийг дооглож байгааг Сара хараад гэсэн. Энэ арах юм бол Ишмаил яасан бэ? Ишмаил Исаакийг дооглож байсан гэж байна. Тийм ээ. Ишмаил бол махуудын дагуу төрсэн байгаа. Исаак бол амлалтын дагуу төрсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Махуудын дагуух нь амлалтын дагуухыг дооглож байсан байна. Энэ хизэнээс хэлсэн юм бэ? Авраамыг байх үеэс эхэлсэн байна. Өнөөдөр ч гэсэн яадаг юм болоо? Өнөөдөр ч гэсэн тийм ээ махуудаар төрсөн нь ариун сүнсээр төрснийгөө хавчдаг юм аа. Ингэж хэлсэн байна. Бүгдээрээ Галаат номноос нэг төр харцгаая. Галаат 4-ийн 29 дугаар ишлэл байна. Галаат 4-ийн 29. За хамт уншъя. Харин тэр үед махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчсанчлан идүүгээ мөн тэгж байна. За энэ дээрээс харах юм бол махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавчнаа гэж. Тийм ээ. Махбодоор төрсөн амлалтын дагуу төрснийг хавчсан байгаа. Өнөөдөр энэ цаг үе ч гэсэн бас юу вэ? Үнэхээр аврагдсан хүн байх юм бол тэр хүнд хавчлага ирдэг. Тэгэхдээ тэр хавчлагын цаана нь хэн ажиллаж байгаа юм болоо? Тэр хавчлагын цаана мэдээж бурхан байна гэж байхгүй. Тэгвэл хэн байх вэ? Бурханоос олдуулахыг хүсэж байгаа, бүдрүүлж унахыг хүсэж байгаа хэн байж таарах вэ? Тэгээ бид бүхнийг бүдрээд унчих юм бол хэн баярлах вэ? Бузар сүнс баярладаг ба. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүс тийм ээ. Бид бүхнийг бас бүдрүүлэхийг хүсэж байгаа хүмүүс. Тэгээ бүдрүүлээд унахчих юм бол бас баярлах гээд байгаа хүмүүс ч гэсэн бас байж болно. Тийм учраас сургаал төгс 4-р бүлэг дээрээс харах юм бол хооронд нь харьцуулаад хэлсэн ба. Хорон муугийн зам, зөвтийн жим гэж хооронд нь ингээд харьцуулж хэлсэн ба. Тэгээд тэр хорон муугийн зам дээр нь юу байгаа юм бэ? Бусдыг заавал бүдрүүлж ээж, бусдад сайн бус зүйлийг үлдэж ээж, бусад хүн жоохон явах эсгүй замаараа замж ээж, тэрийг нарж баярладаг тийм зам бас бид бүхний эргэн тойронд байдаг шүү. Үүнийг бид бүхэн бас мэдэж явах хэрэгтэй.
бас дээрээс нь энэ хорон муу хүмүүс бас юу хийдэг юм болоо? Хорон муу байх юм бол хэвийн биш, хэвийн зүйлд дурлахаа болоод хэвийн бус юмд дуртай болж эхэлдэг. Сургаалт өгс номны 9-р бүлгээс бүгдээр харцгаая. Сургаалт өгс 9-ийн 17. 9-ийн 17. За, хамтдаа уншийе. Хулгайн ус чихэрлэг нууцлсан талах амттай гэдгээ. Хулгайн ус чихэрлэгэ гэж зүгээр сууж болно шүү дээ. Яагаад заавал хулгаас нэг уух хэрэгтэй юм бэ? Хулгаалаад уухлаар нэр амттай байдаг юм уу? Тэгээд нууцлсан талах амттай гэж яагаад заавал нууцлах ёстой гэж? Зүгээр илийг хэрэгжилж болтгоо юм. Өлсөд байгаа юм уу эсвэл? Энэ юу хэлж байгаа вэ? Хэвийн юмнаас хэвийн биш юм руу хазаана. Тийм ээ. Бид өхний амьдрал уг нь хэвийн одоо зүйлэр ингээ байх хэвээр. Гэтэл жоохон хэвийн биш юмыг одоо сонирхдаг тийм хүмүүс бид өхний иргэд орно байх. Яагаад тэрвэ? Уг үндсэнд нь хорон муу байгаа учраас тэр. Уг үндсэнд нь хүчирхийлэл байгаа учраас тэр. Хүн хэвийн байх юм бол сүүлийн үед яаж гинөө? Дэлхийд даяараа хэвийн имийг тоохоо болоод хэвийн бус байж иж ямарваа нэгэн зүйлээрээ нэг тийм хэвийнээс жоохон хазаасан байж иж тэр хүмүүст бас их таалагдаад байгаа юм шиг. Бид өхний эргэн тойрон тийм зүйлүүд бас олон баг. Тэр бас чуулган руу хаяад орж ирэх гээд байж магадгүй. Христэд итгэгч хүмүүсийн зүрх сэтгэл рүү бас хэвийн биш юм нь гоё юм биш үү гэсэн бодол орж ирэх гээд байж магадгүй. Гэхдээ энэний уул үндсэнд нь юу байгаа юм бэ? Гин буруу байгаа. 15 дээрээс нь харуул ингэж байна. Замаар өнгөрөн явгстыг чих шулуун замнагстыг тэр дууддаг. Чих шулуун хэвийн явж байгаа байхгүй. Дуудаад юу гэж гинүү? Дуудсныхаа дараа хулгайн ус чихэрлэг нууцлсан талах амттай гэж. Уул нь хэвийн амьдарч байгаа. Христэд итгэгч хүмүүс уг нь бол хэвийн амьдраад байгаа. Христэд итгэгч хүмүүс тийм онцгой амьдралаар амьдраад байгаа биш. Хэвийн байгаа. Оюутнуудын дотор ч гэсэн аврагдсан оюутнууд нь хэвийн амьдарч байгаа хаа. Аврагдаагүй нь хэвийнээс бас тодорхой хэмжээгээр хазааж байгаа хаа. Гэхдээ яаж гинөө? Тэр хэвийн амьдарж байгаа хүмүүст юу санал болгож байгаа вэ? Хэвийн бусыг бас та бүхэнд санал болгож байгаа зүйлүүд бас олон байж болно. Тэр бид бүхэн тэрний цаана юу байгаа юм бэ? Тэрний уул үндсэнд нь юу байгаа юм бэ? Түүнийг бас жоохон боддог байна, ойлгодог байна. Тэгээ хэвийн бус зүйлийг сонирхсноор эцэст нь хаана хүрэх юм бэ? 18 дээрээс харуул ингэж байна. Үхлийн сүүдэр тэнд байгааг сайхан эрүүл мэднэ гэж. Тийм ээ. Хэвийн бус зүйлийг дуурайна. Хэвийн бус зүйл рүү хазааж хэлбэнэ. Тэр ерөөсөө тийм бурхны хүслийн дагах зүйл биш байх боломжтой. За. Тэгэхээр энэ гин буруугийн зам байна. Тийм ээ. Хорон муугийн одоо гин буруугийн талах байна. Хүчирхийллийн дарс. Ийм зүйл бид өхний иргэн тойронд олон баг. Тэгэхээр ийм зүйлийг бид өхөн бас жоохон харах хэрэгтэй. Ийм зүйлээс бид өхөн жоохон сургамж авах хэрэгтэй. Тийм ээ. Энийний эцсийн үр дүн нь юу юм бэ? 18 дээрээс харуул. Үхлийн сүүдэр тэнд байна. Үхэгсдийн орны гүн. Тийм ээ. Тэр зүйлийг дагаад явах юм бол эцэстээ хаана хүрдэг юм бэ? Үхэгсдийн орны гүнд хүрдэг юм аа. Үхэгсдийн орн хэнийг байлгах гэж одоо бүтээсэн газар вэ? Бузар сүнсний төлөө үг нь бүтээсэн баг. Гэтэл тийшээ хэн бас явчихж байгаа юм бэ? Хүн явчихж байна. Ямар хүн явчихж байна вэ? Бузар сүнсийн талд сонголтоо хийсэн хүмүүс нь явчихж байгаа байхгүй. Матай 25 дээрээс харах юм бол хараагдагсдаа надаас зээл диавол болоод түүний тэнгэр элч нарт бэлдгэсэн мөнх галд ороо гэж. Уг нь хэнд зориулж бэлдсэн юм бэ? Диавол болоод түүний тэнгэр элч нарт бэлдсэн. Гэхдээ ямар хүмүүс яваад орсон бэ? Диавол болоод түүний тэнгэр элч нарт нарын талд сонголтоо хийсэн хүмүүс нь тийшээ цуг орж байгаа байхгүй. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа энэ гин буруугийн талхыг идэж байгаа хүчирхийллийн дарсыг ууж байгаа. Суурьнд нь үндсэнд нь гин буруу хүчирхийлэл ногдож байгаа. Энэний эцсийн үр дүн бол тийм сайхан төгсгөл биш. Төгсгөл нь юу юм бэ? Үхлийн сүүдэр үхэгсдийн орон юм аа гэсэн байна. Дуулал 73-аас ус бүгдээр нэг төр харцгаая. Дуулал 73-ийн 1
73-ийн 19 дугаар ишлэл байна. Энэ дуулал 73 нөгөө гим буруутай хүмүүсийн одоо төгсгөл байгаа. 73-ийн 19 дугаар ишлэл хамт уншия. Хоромхон зуур тэд сүрчээ, гинтийн амьсгаар бүр мөсөн сүйтгэгдэжээ. Энэ хором муугийн талхыг идээд хүчирхийллийн дарсыг уугаад яваад байгаа хүмүүсийн эцсийн үр дүн юу юм бэ? Бүр мөсөн сүрлээ гэсэн. Хоёр дахь үхэл буюу хүхэр галаар шатаж байгаа нуур юм а гэсэн. Тэгээ бүр мөсөн. Тийм ээ. Уг нь ч нэг боломж байвал хичнээн сайхан бай. Гэхдээ гим буруугийн талхыг идээд хүчирхийллийн дарсыг угаад бид бүхний эргэн тойронд нөлөөлөд яваад байгаа тэр хүмүүсийн төгсгөл хэрвээ аврагдахгүй байх юм бол яах юм бэ? Тэр хүмүүс бүр мөсөн сүйтгэгдэх болно. Тэгэхээр энэ төгсгөл нь бол тийм сайхан төгсгөл биш. Йов номноос нэг дүр харцгаая. Йов 21 дугаар бүлэг байна. Йов 21 21-ийн 7 дээрээс наруул ингэж байна. Яагаад гин буруутнууд амьдарсаар өндөр наслан эрх мэдлэн нэмэгдсээр байгаа юм бэ? Тийм ээ. За тэгээд энэ 14 дээрээс нарих юм бол тэд бурханд биднээс холд таныг замыг мэдэх хүсэл бидэнд алга. 15 дээрээс наруул төгс хүчит нэгэн гэж хэн болоод түүнд бид үйлчлэх ёстой вүлээ. Түүнээс гол бидэнд ямар ашиг байгаа юм бэ гэж. Энэ гин буруутай хүмүүс байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн төгсгөл нь хаана юм бэ? 13 дугаар ишлэл байна. За бүгдээ хамт уншия. Тэд өдрүүдээ элбэг өнгөрүүлээд амар тайвнаар үхэгсдийн орон руу оддог. Өдрүүд нь элбэг байдаг гэж байна. Тэгээ бурхны тусламжгүйгээр амьдарцгаадаг. Гэхдээ амар тайвнаар үхэгсдийн орон руу оддог гэж шүү дээ, тийм ээ. Энэ амар тайвнаар гэдэг нь юу гэсэн үг вэ? Гив гинтэй гэсэн үг. Амар тайван байжгаад санаа зовж цочирдож чадхаас өмнө нас ураад там руу явчихна гэсэн үг. Үхэгсдийн орон руу явна гэсэн үг. Гив гинт. Тэгэхээр энэ хүмүүсийн төгсгөл гэсэн яаж байгаа юм бэ? Бурхан дандаж бидний замаас холд таныг мэдэх хүсэл алга байна. Таныг мэдлээгээд ямар ашигтай юм? Яг л бид бүхний эргэн тойронд байдаг хүмүүстэй адилхан. Гэтэ энэ хүмүүсийн төгсгөл хаана очиж байгаа юм бэ? Үхэгсдийн оронд очиж байгаа. Тэгэхээр бид бүхний хүрээлэн байгаа хүмүүс ямар хүмүүс вэ? Энэ сургаалт төгс 4-р бүлэг дээр гарч байгаа гин буруугийн талхыг идэж байгаа хүчирхийллийн дарснаас ууж байгаа хүмүүс бол бид бүхний эргэн тойронд бид бүхнийг хүрээлэн байгаа хүмүүс. Бид нар ч гэсэн тэр хүмүүсийн дотор байсан. Бид бүхний сайн мэдээ дараах хүмүүс ямар хүмүүс юм бэ? Бас л гин буруугийн талхыг идэж байгаа хүчирхийллийн дарсыг ууж байгаа хүмүүс. Бид бүхнийг бүдрүүлэх гээд байгаа, бид бүхнийг уруу татаад байгаа. Бурхноос холдуулах гээд байгаа хүмүүс ямар хүмүүс юм бэ? Гин буруугийн талхыг идэж байгаа хүчирхийллийн дарсыг ууж байгаа хүмүүс. Тэгээ тэр хүмүүсийн төгсгөл нь хаана юм бэ? Төгсгөл нь тийм сайхан юм уу? Төгсгөл нь ерөөсөө ч сайхан биш. Тэгвэл бид бүхэн яах вэ? Тэр хүмүүсийг хараад атаархаад авах шаардлага байх болов? Тэр хүмүүсийн ямар нэгэн зүйлийг нь дуурайгаад авах шаардлага байх болов? Тэр хүмүүсийг хараад араас нь дах гээд авах шаардлага байх болов? Бид бүхэн тэр хүмүүсийг харах хэрэгтэй. Бид бүхэн бас тэр хүмүүсээс сургамж авах хэрэгтэй. Ингэж амьдарч болохгүй юм. Саяхан бид бас 3 дахь өдрүүг сонссон байгаа. Юу гэж гарсан бэ? Диваажинд очих хүмүүс нь баг багаар бурхны хүүхдийн дайтай болох хэрэгтэй. Там руу явж байгаа хүмүүс нь угаасаа баг багаар тамийн хүүхэд шиг болоод явж байна гэж. Тийм ээ. Диваажин руу явах гэж байгаа хүн там руу явах гэж байгаа хүнийг дуурайгаад байж болох уу? Диваажин руу явах гэж байгаа хүн там руу явах гэж байгаа хүнд атааргаад авах шаардлага байх болов? Заримдаа бас юу гэж одоо хүмүүс боддог вэ? Энэ сүмд яваад ахлаар эрх чөлөөгөө хаалгаад байна. Ингэж боддог ба. Бид нар эрх чөлөөгөө хаалгаад байгаа юм болов уу? Тэр там руу явах гэж байгаа хүмүүстэй адилхан юм хийхлээр л эрх чөлөөтэй байгаа л диваажин руу явах гэж байгаа хүний дайтай амьдрахлаар эрх чөлөө маань боогдоод байгаа юм болов уу? Тийм зүйл ёор биш үү? Яг үнэндээ гим хийнэ гэдэг ч гэсэн эрх чөлөө, гим хийхгүй байх ч гэсэн эрх чөлөө байхгүй. Бид нар ямар эрх чөлөөгөө эдэлж байгаа юм бэ? Хийхгүй байх эрх чөлөөгөө л эдэлж байгаа. Тийм ээ. Тэр аврагдаагүй хүмүүстэй адилхан хийх эрх чөлөө байна. Хийхгүй байх ч гэсэн эрх чөлөө байна шүү дээ. Бид нар тэгвэл яг уу өөрийгөө сүйтгэдэг эрх чөлөөг биш, өөртөө хэрэгтэй эрх чөлөөгөө л эдэлж байгаа байхгүй. Түүнээс бид нар нэг чадахгүй дэ хин нэгний захиргаанд ороод эсвэл эрх чөлөөгөө боолгосондоо ч юм уу эсвэл хавчигдсан та биш. Бид нар зөв эрх чөлөөгөө эдэлж байгаа. Тэр хүмүүс буруу эрх чөлөөгөө эдэлж байна. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүс бол гин буруугийн талхыг идэж байгаа
хүчирхийллийн дарснаас ууж байгаа хүмүүс. Тэгэхээр үүнийг бид өхөн бодох хэрэгтэй. Эцсийн төгсгөл нь юу юм бэ? Үүнийг хараад бид өхөн сургамж авах хэрэгтэй. Сургаалт төгс 24-р бүлэг дээрээс харах юм бол усан үзмийн модны цэцэрлэгийн дэрэгдүр өнгөрсөн. Тэгсэн чинь хашаа нь нурцсан байсан. Дотор нь өргөстэй бод битүү ургацсан байсан. Тэгээд тэр одоо хашаа нь авах юмгүй болцсон байсан. Үүнийг харсан хүн яасан бэ? Сургамж авсан гэж байна. Бурхантай ойрхон байх юм бол тийм зүйлийг хараад ч гэсэн сургамж авч болно. Бурханаас хол байх юм бол тэрнээс ноцтой зүйлийг хараад ч гэсэн сургамж авч чадахгүй ч гэж болно. Тэгэхээр бид бүхний эргэн тойронд байгаа хүмүүс ямар хүмүүс юм бэ? Тэр хүмүүсийг хараад ч гэсэн бид бүхэн жоохон сургамж авах хэрэгтэй. Ингэж л болохгүй юм байна. Бас бид бүхэн яах ёстой юм бэ? Тэр хүмүүсийг хараад дуурайж болохгүй зүйл юм байна. Дагаж болохгүй зүйл юм байна. Түүнийгээ бид бүхэн бас яах ёстой юм болоо? Ойлгох ёстой. Сургаал төгс 4-р бүлгээс бүгдээ харъя. Сургаал төгс 4. Дөрвийн 15 дугаар ишлэл байна. За 14 15 дугаар ишлэл байна. Хамтдаа уншийе. Бурууг үйлдэгчийн жимээр бүү яв, бузар муу хүмүүсийн замаар бүү алах. Өнгөр зайлсхий, холуур яв, хажуугаар нь өнгөр. Бурууг үйлдэгчийн жимээр битгий яв, бузар муу хүмүүсийн замаар битгий алах. Тийм ээ. Тойрч өнгөр зайлсхий, хажуугаар нь яв. Тийм ээ. Тэгэхээр бид энэ хүмүүсийн амьдралыг хараад энэ бол миний тойрох ёстой зүйл юм байна. Энэ бол миний өнгөрөх ёстой зүйл юм байна. Энэ бол миний зайгаа авах ёстой зүйл юм байна. Энэ бол миний хол явах ёстой зүйл юм байна. Үүнийг бид бүхэн бас сайн ойлгох хэрэгтэй. Оюутан байна. Залуу байна. Тийм ээ. Залуу байх чинь нэгээрээ бас юу их байх вэ? Библиэлдээс харуул залуу насны дур хүслүүдээс зугтаа гэсэн баг. Залуу байх юм бол тэр аврагдаагүй хүмүүсийн хийгээд байгаа зүйл заримдаа сайхан санагдаад байж магадгүй. Өөрийнхөө амьдарч байгаа амьдралыг харахаар хавчигдмал ч юм уу эсвэл эрхчлөөгөө булаалгацсан юм шиг санагдаад байж магадгүй. Гэхдээ тэр бол огтхон ч сайн зүйл биш. Огтхон ч сайн үр дагаврыг авчирдаг зүйл биш. Тийм учраас яах ёстой юм бэ? 14 дээрээс харуул тэдний жимээр битгий яваа. Тэр хүмүүсийн замаар битгий алхаа. Тойрч өнгөр зайлсхий. Тийм ээ? Холуур яваа. Ойртох шаардлага байхгүй гэсэн. Тийм ээ? Тэгэхээр энэ гин буруугийн талах хүчирхийллийн дарс гэдэг бол бид бүхний болгоомжлох ёстой зүйл байна. Хол явах ёстой зүйл байна. Тийм ээ? Уймуу өвчтэй хүн ямарваа нэгэн зүйлд хүрэх юм бол тэр нь ч гэсэн бузарт тооцогддог ба. Тийм зүйлд хүрнэ. Тэр хүн хүнд хүрнэ. Тэр хүн ч гэсэн бас яах вэ? Тэр хүн ч гэсэн бурхны өмнө цэвэр гэж нэрлэгдэхээр болчихж байгаа. Тийм учраас яах вэ? Буруу юмнаас хол явна. Энэ бол аврагдсан хүний хувьд анхаарч явах ёстой зүйл. Ром 12 дугаар бүлэг дээрээс харах юм бол энэ үеийн явдал битгий нээцээ. Тийм ээ? 12-оос бүгдийг харцгаая. Ром 12 дугаар бүлэг байна. Ром 12-ийн 2 дугаар ишлэл. Ром 12-ийн 2 дугаар ишлэл байна. За, хамтдаа уншийе. Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санаагаа шинчилж өөрчлөгдөгтөн. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таних болно. Энэ үеийн явдалд нийцэлгүй гэж. Бид бүхний амьдарч байгаа өнөөгийн энэ цаг үе. Гин буруугийн талхыг идэж байгаа, хүчирхийллийн дарсныг ууж байгаа, эцэст нь юунд үрж байгаа вэ? Үхэгсдийн орон руу чиглээд явж байгаа. Энэ үеийн явдалд битгий нийцээ. Харин өөрийгөө шинжлээ. Өөрчлөгдөө. Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр хүсэл юу болохыг таньаа. Тийм ээ. Бас дээрээс нь энэ гин буруугийн талхыг идэж байгаа, хүчирхийллийн дарсыг ууж байгаа хүмүүс бид бүхний эргэн тойронд байна. Тэгвэл бид бүхэн бас яах ёстой юм болоо? Тэр хүмүүсийн дунд холилдоод яваад байх биш. Харин яах ёстой вэ? Түүнээс тусгаарлагдах хэрэгтэй гэсэн. Угаасаа энэ чуулган гэдэг чинь экклесиа тусгаарлагдсан сүрэг гэсэн утгатай шүү дээ. Тийм ээ? Чуулган гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Аврагдсан хүмүүсийг хэлж байгаа. Энэ ертөнцийн дээр амьдардаг боловч
Энэ ертөнцийн хүмүүсийн дотор амьдардаг боловч энэ ертөнцийн хүмүүсээс тусгаар хүмүүс. Загас бол далаа дотор амьдарч байгаа. Давсан дотор амьдарч байгаа. Давстаа усан дотор амьдарч байгаа. Гэтэ загасны дотор шуруг байхгүй шүү дээ. Үүнтэй адилхан гим нүглийн талхнаас идж байгаа хүчирхийллийн дарсыг ууж байгаа ийм хүмүүсийн дотор бид нар амьдарч байгаа. Гэхдээ бид бүхэн яах юм бэ? Тэр гим буруугийн талхыг идээд хүчирхийллийн дарсныг нь ууж байгаа мэт тэр хүчирхийлэл үйлснээр өөрийгөө баясгаа тэгээд амьдрах биш ээ. Харин яах ёстой юм бэ? Тусгаарлагдаж амьдрах хэрэгтэй гэсэн. Коринт номоос харцгаая бүгдээрээ. 2 дугаар Коринт 2 дугаар Коринт 6 2 дугаар Коринт 6-гийн 14 дугаар ишлэл байна. 6-гийн 14. За. Хамтдаа уншийе. Үйл итгэгчдийн хамт нэг буулгад бүр зөвхт байдал ба ёс бусын түншлэл гэж юу байх вэ? Гэрэл ба харанхуй нөхөрлөл гэж юу байх юм бэ? Хоорондоо угаасаа болдгоо маа гэсэн байна. Тийм ээ. За. Тийм учраас 17 дугаар ишлэл байна. Бүгдээрээ хамт уншийе. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж эзэн айлддаг. Бузар юмд бүхэр би та нарыг хүлээн авч. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж. Тийм ээ. Тэгэхээр энэ хиймэл шүтэн шүтэж байгаа. Тийм ээ. Цаана нь бузар сүнс ажиллаж байгаа. Тэгээд түүнээс улбалаад бид бүхэнтэй хандаж байгаа. Энэ хүмүүстэй бид бүхэн нэг ширээнд сууж болно, тийм ээ. Хамт хичээл хийж болно, хамт амьдарч ээж болох юм аа. Гэхдээ бид бүхэн яах ёстой юм болоо? Тэдний дэргэд байгаа боловч тэднэртэй адилхан биш байх хэрэгтэй. Тэднээс тусгаар байх хэрэгтэй. Тийм ээ. Би бас аврагцынхаа дараа хэсэг хугацаанд итгэлээрээ сайн амьдарч чадаагүй. Юунаас болсон бэ? Энэ тусгаар байж чадаагүй гэсэн болсон. Би их сургуулийн 4-р курст байхдаа аврагдсан байхгүй юу? Тэгээ 4 жилийн турш найзалсан найзууд байгаа шүү дээ. Аврагдаагүй байж явах үедээ найзлахаар одоо ямар олигтой найзтай найзлах вэ, тийм ээ? Тэгээд нөгөө найзуудаас аврагдсныхаа дараа зайгаа барьж тусгаар байж чадахгүй. Тусгаарлагдаж чадахгүй. Найзлах нь болж байна. Сайн мэдээ тарах хэрэгтэй учраас харьцаа тасалж болохгүй шүү дээ. Гэхдээ цуг нөгөө буруу зүрх зүйлээ хийгээд яваад байж болохгүй зү. Тэгтэл яалтгүй нөгөө 4 жил цуг байдсан буруу зүрх зүйлийг хийгээд дасал болсон учраас тэр юмд нь унчаад байсан байна. Тийм учраас чуулган дээр ирсэн ч сэтгэл санаа амар биш, найзуудтайгаа байсан сэтгэл санаа амар биш байсан. Хаач байсан зовлон баг. Яагаад вэ? Тусгаар байж чадахгүй учраас. Бид бүхний хувьд бол эргэн тойронд маань бид бүхнийг унахыг хүсэж байгаа, гим нүгэл рүү ойртуулахыг хүсэж байгаа тийм хүмүүс байгаа. Тэгвэл бид бүхэн яах вэ? Тэр хүмүүсийн тэр үйлдэлд нь оролцоод яваад байж болох уу? Тийм биш ээ. Бид бүхэн тусгаар байх ёстой хүмүүс. Тийм ээ. Тэгээ бас дээрэс нь бид бүхэн хинтээ хамт байх вэ гэдэг сонголтоо сайн хийх хэрэгтэй. Хинтээ хамт байх вэ? Тийм ээ. За бүгдээрээ сургаал төгс 23 дахь хүрэлгээс харъя. Сургаал төгс 23-ийн 19 20 дугаар ишлэл байна. Сургаал төгс 23-ийн 19 20. За хамт уншийе. Сонс тэгээд мэргэн бай хүмүн зүрхээ цэх зам руу чиглүүл. Дарс сарахад их удаг махыг хит ховдголдог хүмүүстэй бүү нийл. За сонсоо. Мэргэн бай. Тэр хүмүүс ямар хүмүүс юм бэ? Юу хүсдэг хүмүүс юм бэ? Юу хийдэг хүмүүс юм бэ? Эцсийн үр дүн юу юм бэ? Тийм учраас мэргэн бай. Зүрх сэтгэл чинь буруу тал руу жоохон хазаах гэдэг юм бол зүрхээ бурхны үгийн дагуу цэх зам руу чиглүүлээ. Тэгээд анхаарах зүйл нь юу юм бэ? Хажууд чинь хэн байх вэ гэдэг сонголтоо зөв хийгээрэй гэж. Дарс сарахад хит их удаг махыг хит ховдголдог хүмүүстэй битгий нийлээ. Хинтээ нийлэх юм бэ? Хинтээ ойрхон байх юм бэ? Энэ тал дээрээ сонголтоо зөв хийгээрэй гэсэн байна. Тийм ээ. Бид бүхэн хинтээ ойрхон байвал зүгээр болоо. Тийм. Бурхантай ойрхон байх хэрэгтэй. Есүс Христтэй ойрхон байх хэрэгтэй. Бид бүхэн нүдэнд харагдаж байгаа аврагдсан ах дүүстэйгээ ойрхон байх хэрэгтэй. Чуулгантайгаа ойрхон байх хэрэгтэй.
чуулган дотроо итгэлээрээ өөрөөсөө арай илүү сайн амьдарж байгаа тэр хүмүүстэй ойрхон байх хэрэгтэй. Түүнээс санаа сэтгэл нийлдэг хүнтэйгээ биш. Харьцагт амар байдаг хүнтэйгээ биш. Өөрөөсөө итгэлээр арай жоохон илүү амьдарж байгаа. Энэ хүн арай илүү зүрх сэтгэл нь Бурхны өмнө цэвэр бөгөөд Бурхан руу хандсан хүн юм байна. Тэр хүнтэй бид бүхэн ойрхон байх тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгвэл тэр хүмүүсээс холдвол хинтээ ойрхон байх уу? Нөгөө хүмүүстэйгээ ойрхон болно шүү дээ, тийм ээ? Гин буруугийн талхыг идэж байгаа, хүчирхийллийн дарсыг ууж байгаа тэр хүмүүстэйгээ бид бүхэн ойрхон болно шүү дээ. Тэгвэл бид бүхэн хинтээ ойрхон байх вэ? Энэ сонголтыг бас зөв хийх хэрэгтэй. 2 дугаар Тимот номоос харцгаая бүгдээрээ. 2 дугаар Тимот 2-ын 22 дугаар ишлэл байна. Хоёрын 22. За хамтдаа уншийе. Залуу насны дур хүслүүдээс зүхт, цэвэр зүрхнээс эзнийг дуудагчдын хамт зөвхт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшиг. Залуу насны дур хүслүүдээс зүхтаа гэж. Тэгээд хинтээ хамт байх юм бэ? Эндээс харуул цэвэр зүрхнээс эзнийг дуудагчдын хамт гэж байгааз. Тэр хинтээ хамт байх вэ гэдэг чиг чухал байхгүй. Миний дэргэд хэн байх вэ? Жохон сэтгэлээр унсан үед хэн надад зөвлөгөө өгөх юм бэ? Энэ чиг чухал байхгүй. Тийм ээ. Би ер нь хинтээ сэтгэлээ хуваалцдаг юм бэ? Хэн надтай их ойрхон байдаг юм бэ? Цэвэр зүрхнээс эзнийг дуудаж байгаа хүн миний дэргэд байна уу? Миний нөгөө ойрхон байх хүмүүс чинь надтай тийм ээ жоохон ижил төстэй ч юм уу, эсвэл адилхан сургуульд явдаг ч юм уу, эсвэл сэтгэл санаа нийцдэг ч юм уу, тийм хүнтэй ойрхон байх гэхээсээ илүүгээр бид бүхэн дотроо би цэвэрхэн зүрх сэтгэлтэй хүнтэй ойрхон байя. Тэгээд Бурхны өмнө цэвэрхэн үнэн сэтгэлээсээ итгэлээр амьдрахыг хүсэж байгаа тэр хүнтэй би ойрхон байя. Тэр чиг чухал байхгүй. Тэгээд нийлээд юу хийх юм бэ? Цэвэр зүрхнээс эзнийг дуудагчдын хамт зөвхт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшиг гэж. Тийм ээ. Тэгэхээр бид бүхэн эргэн тойронд маань байгаа аврагдаагүй хүмүүс ямар хүмүүс юм бэ? Мэдээж тэр хүмүүстэйгээ харьцаагаа тасалж болохгүй. Харилцах хэрэгтэй. Тэгэхдээ буруу үйлдэлд нь оролцоод яваад иж болохгүй. Би бас дээрэс нь хинтээ хамт байх ёстой болоо. Аврагдаагүй хүнтэй их цагийг өнгөрөөлөө. Аврагдсан хүнтэй бага цагийг өнгөрөөлөө. Энэ үйл явдал удаан үргэлжлэх юм бол яах вэ? Бид нөгөө хүмүүсийн нөлөөнд орж болно. Тэр хүмүүс ил далд ямар нэгэн байдлаар бид бүхнийг унгах оролдлого угаасаа хийн. Тэгвэл одоо яах вэ? Нэг мэтгэд унтсан байвал яах вэ? Тийм ээ. Та бүхэн янз янзын номнуудыг ч гэсэн уншиж үзэх юм бол тэр дотор ингээд жижигхэн бурханд гомдлуулах юм уу, эсвэл Христэд итгэх нь буруу юм шиг юм уу, тиймэрхүү ингээд үр тарьсан байдаг байна. Тийм номнуудыг ч гэсэн ингээд харах юм бол уншаад яваад байтал санамсаргүй нэг мэдсэн чи Библийн эсрэг юм миний дотор ороод ирсэн байх тохиолдлууд бас байгаа байхгүй. Үүнтэй адилхан аврагдаагүй найзуудтайгаа ингээд явж исэн чинь нэг мэдэхэд би сүмд яваад байгаа нь буруу юм шиг бодогдоод явж иж магадгүй. Тийм учраас хинтээ их цагийг өнгөрүүлэх вэ? Бурхантай, Есүс Христтэй, чуулгантай, аврагдсан хүмүүстэй. Аврагдсан хүмүүсийн дотроо цэвэр зүрхнээс эзнийг дуудаж байгаа тэр хүнтэй. Тийм ээ. Та бүхэнд итгэлийн найз байгаа үстэй. Тэр найз чинь цэвэр зүрх сэтгэлээс эзнийг дууддаг хүн байвал хичнээн сайхан бай. Би тийм хүнтэй найзлах гэж нэгэд одоо байгаа найз орхичиж бас болохгүй тийм ээ. Аль алинтай найзлах хэрэгтэй. Тэгээд одоо найзалж байгаа найз маань ч гэсэн цэвэр зүрхнээс эзнийг дуудаж байгаа хүн байвал хамгийн сайн байна. Гэхдээ тэр одоо найзалж байгаа найз чинь ч гэсэн цэвэр зүрхнээс эзнийг дууддаг хүн болж болно шүү дээ. Аврагдсан хүн учраас. Тийм биз? Тэгвэл би тэр хүн ч гэсэн сайнаар нөлөөлөхөд анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бид бүхэн яах вэ? Эргэн тойронд маань байгаа хүмүүс гин буруугийн талхыг иддэг хүчирхийллийн дарсыг уудаг хүмүүс байна. Тэгвэл бид бүхэн бас хинтээ илүү ойрхон байх вэ? Үүн дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй. За дахиад бүгдээрээ сургаал төгс 4-р бүлэг рүү очие.
Сургаалт төгс 4, 4-ийн 18. Сургаалт төгс 4-ийн 18. За, хамтдаа уншийе. Харин зөвхтийн жим нь үүрингээ мэт зугуухангийн гисээр дүүрэн гэрлийг тосгоно. Зөвхтийн жим гэж гарсан байгаа. За, аврагдаагүй буюу бурхны өмнө тийм ээ зөвхт гэж нэрлэгдэж чадахгүй байгаа тэр хүмүүс бол гин буруугийн талхыг идэж хүчирхийллийн дарсыг уудаг. Тэгтээ энэ дээрээс харах юм бол зөвхт хүмүүс гэж бас байгаа. Тэр зөвхт хүмүүст жим гэж бас байгаа. Өөрөөр хэлбэл байнга хийдэг үйлдэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл зам нь гэсэн үг. Өөрөөр хэлбэл зарчим нь гэсэн үг. Бүр өөрөөр хэлбэл суурь нь гэсэн үг. Тэр суурь нь юу юм бэ? Зөвхт юм аа гэж. Тийм ээ? Яаж тэгвэл зөвхт суурьтай болсон юм бэ? Есүс Христээр дамжиж зөвхт суурьтай болсон ба. Бидний хилэнцгийн улмаас тэр тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм аа. Есүс Христийн үхэл болоод дахин амиллаар зөвхт суурьтай болсон ба. Тэгвэл одоо хойштоо яаж амьдрах юм бэ? Тийм ээ? Зөвхт суурин дээр амьдрнаа. Аврагдаагүй хүмүүс гин буруугийн талхыг иддэг бол аврагдсан хүн тэгвэл яаж амьдрах ёстой юм бэ? Аврагдсан хүн Бурхны өгж байгаа үгийн цэвэр сүгээр амьдрах ёстой. Үгийн цэвэр сүү шүү. Үгийг болоо сүйтэй зүйрлсэн ба. Гэхдээ цэвэр сүү байна. Библи дээрээс харах юм бол эрүүл сургаал гэж бас гарч байгаа. Эрүүл сургаалыг төвчхээ болно гэж бас гарсан ба. Өдөрөө Тит номноос нэг төр харцгаая. Тит 2-ийн 1-р ишлэл байна. Тит 2-ийн 1 хамтдаа уншийе. Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг яар. Эрүүл сургаалд тохирох зүйлсийг яриа. Эрүүл бус зүйлийг бас ярих боломжтой байхгүй юу? Тэгэхээр эрүүл сургаалд тохирох зүйлсийг яриа. Есүс Христ Бурхан тэгэд Бурхны бид бүхэнд хийж өгсөн зүйл. Үүнд эрүүл сургаалд тохирох зүйлсийг яриа гэсэн. Тэгэхээр бид бүхний хувьд тэгвэл аврагдаагүй хүн гин буруугийн талхыг иддэг бол аврагдсан хүн энэ эрүүл үгс, эрүүл сургаал дотор байна. Үүгээр тэтгэгдэнэ. Тэгээд бид бүхний эргэн тойронд бас яг уу энэ эрүүл сургаалын эсрэг зүйл ярьдаг хүмүүс бас байгаа. Тийм ээ? Бид бүхний эргэн тойронд аврагдаагүй байгаа тэр хүмүүсийн дотор энэ Библийн үгийг мушигсан, гойвуулсан, гажуудуулсан тийм зүйл ярьж байгаа хүмүүс ч гэсэн бас бид бүхний эргэн тойронд байгаа. Тэгвэл бид бүхэн яах ёстой юм болоо? Тэр гажуудуулсан хүмүүсийг няцааж чадхууц хэмжээнд байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? За. Тит 1-р үлгээс бүгд харъя. Тит 1-ийн 9-р ишлэл байна. Тит 1-ийн 9. За, хамтдаа уншийе. Сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцдийг няцаах чадвартай байна. За, энэ дээрээс харуул эхний ээлжинд сургаалын дагуу үгийг өөрөө баримтлана. Өөрөө энэ эрүүл үгийн дагуу эрүүл сургаалын дагуу амьдрнаа. Баримтлана. Тэгэд яах юм бэ? Эрүүл сургаалаар ухуулнаа. Бас эрүүл сургаалаар яах вэ? Эсэргүүцэж байгаа хүмүүсийг няцаах чадвартай байх юм аа гэж. Тийм ээ? Тэгэхээр бид бүхний эргэн тойронд эрүүл бус зүйлийг дагаж байгаа хүмүүс бас их олон байгаа. Тэгвэл тэр хүмүүсийг бид бүхэн зүгээр нэг сонсоод өнгөрөөд ах уу? Тэр хүмүүсийг бас бид бүхэн няцаах хэмжээний бас байх хэрэгтэй. Та бүхэн одоо сайн мэдээ тарааж байгаа. Бэнд дээр арах юм бол чуулган болгоны одоо мэдэн дээр оюутны одоо хэсгийн мэдээ гарч байгаа шүү дээ, тийм ээ. Та бүхэн группээрээ сайн мэдээ зөндөө тарааж байгаа. Сайн мэдээ тараасан хүмүүстэйгээ зөв зураг оруулсан ч зүйлүүд бас зөндөө харагдаж байгаа. Тэгвэл бид бүхэн энэ эрүүл сургаалаар эсэргүүцэж байгаа хүмүүсийг няцаах чадвартай байна. Тийм ээ. Мэдээж сайн мэдээ тараагаад эхнээсээ бүгдийг няцаагаад яваад чадахгүй хаа. Тийм ээ. Гэхдээ л тэр хүмүүстэй юу гэсэн ярьж байгаад буруу гэдгийг ойлгуулах ийм хэмжээтэй байна. Тэр нь бас их чухал. Эхнээсээ л нөгөө сайн мэдээ тараасан хүнтэйгээ шууд маргаад эхлүүл яах вэ? Сайн мэдээнүүд бүгдээрээ ихэнх нь бүтлгүй болох байх, тийм үү?
Гэхдээ тэр хүмүүсийн хэлж байгаа юмд байнга ялагдаад байвал яах вэ? Бас л бүтлгүй болж таараа шүү дээ. Гэхдээ тэр хүмүүсийн ярьж байгаа зүйл нь энэ үгийн дагуу яриад өөрт нь буцаага тайлбарлахад буруу юм байна гэдгээ тэр хүмүүс бас жоохон ойлгодог байна. Бид нэр тэр хэмжээнд бас жоохон хүрнэ. Энэ бас их чухал. Ингээнд бол бид өхөн чуулган дотроо байх хэрэгтэй. Үгийг байнга сурах хэрэгтэй. Бас сайн мэдээ тарааж байгаа тэр хүмүүстэйгээ байнга бас харилцах хэрэгтэй. Тэр хүмүүстэй сайн мэдээ тарааж харилцаж ижил юу асуух вэ мэдээж. Тэрэнд нь бид өхөн үгийн дагуу яаж хариулах вэ гэдгийг бэлдэж таараа шүү дээ. Тийм ээ. Тийм учраас хорон муу хүмүүс яадаг юм бэ? Хорон муу хүмүүс бол гин буруугийн талхыг иддэг. Аврагдсан хүн зөвхт хүн яах ёстой юм бэ? Зөвхт суурин дээр байгаад үгийн цэвэр сүг хүсн тэмүүлнэ. Бас дээрэс нь эрүүл сургаалыг сахин биелүүлнэ. Эрүүл сургаалын дагуу эсэргүүцэж байгаа хүмүүсийг няцаах чадвартай байна. Та хүн бол одоо тийм няцаах чадварт суралцах боломжтой насан дээр байгаа хгүй. Тийм ээ. Тэгээд дээрэс нь та хүн бол эрүүл сургаалаар эсэргүүцэж байгаа хүмүүсийг няцаахад одоо жинхэнэ талбар дээр байгаа хүмүүс аахгүй. Тэр одоо та хүн сайн бэлдэж чаднаа. Тэгэх юм бол нэг насаараа сайн мэдээ тарах боломжтой. Одоо сайн бэлдэж чадсангүй. Тэгвэл одоо боломжтой үе дээр бэлдэж чадаагүй юм чинь дараа нь бэлдэх гэж бас л дахиад хөдөлмөр гаргах шаардлагатай болно шүү дээ, тийм ээ. Тийм учраас бид өхөн зөвхт хүмүүс юм аа. Тэгээ зөвхт хүмүүст бас нэг анхаарах зүйл юу юм бэ? Сургаал төгс 4 рүүгээ буцаад очие. Сургаал төгс 4. Дөрвийн 18. Хамтдаа уншия. Харин зөвхтийн жим нь үүрийн гэгээ мэд зугуухан гин гисээр дүүрэн гэрлийг тусгана. За энэ дээрээс харуул. Зөвхт хүний жим нь үүрийн гэгээ мэд юм аа. Тэгээд дээрэс нь тэр гэрэл нь зугуухан гэдэг юм аа. Зугуухан тодордог юм аа. Өөрөөр хэлбэл бид өхөн унтраалга дараал гэрэл астдаг шиг тэгж гэрэлдэхгүй. Баг багаар гэрэлддэг гэсэн. Өөрөөр хэлбэл зөвхт хүнд анхаарах зүйл юу юм бэ? Тууштай байдалд анхаарах ёстой. Баг багаар гэрэлдэнэ гэж. Тийм ээ. Бид өхөн аврагдсан хүний дайтай амьдрий, сайн мэдээ, сайн дараа, итгэлийн амьдрал чуулган дотор, бурхны дотор хийхийг хүсэж байгаа мөрөөдсөн зүйлүүд байгаа хаа. Гэхдээ тэр чинь шууд унтраалга дарж байгаа юм шиг шууд ингэж гэрэлдэчихгүй хаа. Харин яах вэ? Баг багаар, зугуух, удаан гэрэлддэг. Тэгвэл яах вэ? Бид өхнөөс тууштай байдлыг жоохон шаардна гэсэн үг. Хийгээд болохгүй штэ гэж. Хийгээд байгаа бол болох тал руугаа ойртож байгаа. Яагаад болохгүй байна гэж бодсон бэ? Цагаас өмнө дүгнэлтийг өгсөн болохоор тэгж байгаа. Тэгээ эцсийг хүртэл хийгээд үзэх юм бол зугуухан гэдэг. Эцэстээ яадаг юм бэ? Дүүрэн гэрлийг авчирдаг гэсэн. Тийм ээ. Тийм учраас энэ зөвхт хүний хувьд анхаарах ёстой зүйл юу юм бэ? Зөвхт суурин дээр байна. Эрүүл үгэн дотор байна. Тэгээд дээрэс нь тууштай бас байна. Зугуухан гэдэг. Тийм учраас зугуухан гийж байгаа учраас тэрнээс хоцроод иж болохгүй. Бас зугуухан гийж байгаа учраас түүнээс төрүүлээд шантраад байх шаардлага бас байхгүй. Тийм ээ. Зугуухан гийж байгаа учраас тууштай байна. Тэгэх юм бол бид хүн бүгдээрээ дүүрэн гэрлийг үзэх боломжтой. Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг бурхан минь баярлалаа. Аварж өгөөд чуулган дотор нөхөрлөл дотор байхаар тусалж өдөрж өгч байгаа талархаж байна. Толгой өхөн залбирж байгаа хан дүүснийг үрчлэн бурхандаа сахиж хамгаалж өгөөрэй. Бурхан таны үгийн дагуу хэрэгжүүлэн амьдрахад мөн эргэн тойрныхоо хүмүүстэй сайн мэдээ тараах үйл хэрэгт бурхан танд хэрэглэгдэж чадхаар та тусалж өдөртөж өгнө. Үргэлжлэх нөхөрлөлийг бас бурхан танд даатгаад биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.